За эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд 888 төслөөс шалгаруулан банкуд зээлээ олгож эхэлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зориулан 100 тэрбум төгрөг гаргасан, 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлүүлсэн иргэд хамрагдаж болно гэлээ. За Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Доржин Японд альчилсан альчлалын хүрээнд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахаар яригдсан нь эдийн засгийг эрчимжүүлэхэд гол хөшөөрөг болно гэж үзэж байгаагаа мөн засгийн газрын тэргүүн хэлсэн юм а. Энэ удаагийн хариуцлага хяналт хэрэгжилт хурлаар засгийн газар өвлжилтийн бэлтгэл болон гудамж төслийн явцаар мэдээлэл сонслоо. Улаанбаатар хотод өрнөж байгаа замын ажлын хувьд богд туулын урдуур явж байгаа замыг яарвчлуулахыг холбогдох албаныханд сануулсан юм. Засгийн газар 2014 онд 4 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу уучлалтай автозамаар холбох зорилт тавиад байгаа. Өнгөрсөн өдрүүдэд ерөнхий сайд Доронтой аймгийн замын ажилтай танилцсан байгаа. Энэ замд одоогоор 80 орчим км замын ажлын гүйцэтгэл нь хэрхэн тодорхойгүй байна. Хинтээ Доронтыг холбох замын бүтээн байгуулалтыг өмнө нь дангаараа хариуцаж байсан Насны зам компани өнгөрсөн онд авсан 143 км замын ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа учраас гэрээг нь цуцлах шийдвэрийг засгийн газар гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу дээрх замыг гүйцэтгэгчдэд хуван хариуцуулахар болж байгаа юм байна. Бүх тоног төхөөрөмж бол талбайд байна. Ингээд цагаараа ямар нэгэн саатал гарахгүй бол 9 сар гэхэд бол үндсэндээ дуусах ийм дүр зурагтай байна. За Дундлын нэг 143 км дээр бол гүйцэтгэгчийг шууд шалгаруулах. Энийг бол хөгжлийн банкнаас санал авахар хөргөлдсөн байна. Тэгээд зөвшөөрөгчсөн тохиолдолд гэрээ хийндэ. За Доронтын замд гүйцэтгэгч 5 компани тус бүр 10-аас 143 км зам хариуцсан ажиллаж байгаа юм байна. Ажлын явц 70%-тай. За Доронтын замын 145 км нь эх 9-р сард ашиглалтанд орно гэж холбогдох албаных нь танилцуулж байна. Шинжлэлийн засгийн газрын хувьд үлдэж байгаа зам дээр гүйцэтгэгч компаниудыг нэмж оруулан Доронтын замыг энэ ондоо багтааж бүрэн ашиглалтанд оруулах зорилготой ажиллаж байна гэлээ. Монгол Улсын иргэнд нэг удаа үн төлбөргүйгээр өмчлүүлсэн газрын тухай мэдээллийн нэгдсэн санг байгуулад байгаа. Мэдээллийн санг ашиглаад шинээр олгох 52 байршилд газраа хүсэлтэй иргэдийг өмнө нь газар өмчилж байсан эсхийг шууд шүүх бүрэн боломж бүрдсэн байна. Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахимаар зохион байгуулахар болсон. Газар өмчлүүлэх ажил маш их цаг хугацаа шаарддаг. Явдал судал ихтэй байдаг тухай иргэдийн гомдлыг үндэслэн дээрх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Харин иргэдэд газар өмчлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах дараагийн алхам бол газрын мэдээллийн санг байгуулж байгаа ажлаа гэж албаныхан тодтогч байна. Мэдээллийн сангаар дамжуулан иргэд өмнө нь хаана хизээ хэдэн га газар өмчилсөн тухай мэдээллээ шүүлгээд авах боломжтой болж байна. Энэ мэдээллийн сан байхгүй байснаар одоо энэ 52 байршилд одоо нийслэлийн иргэд маань газар өмчилж авахд одоо хөдөө орон нутагт одоо газар өмчилж авсан хэсэг талаарх нь тодорхойгүй байсан учраас энэ ажил бол удаашрж байсан байх одоо бас магадaltaй. Одоо бид нэр хэрвээ технологийн шийдлүүд улам цаашаа тодорхойлох юм бол иргэд маань өөрсдөө авдагч болох одоо тийм боломжийг одоо бүрдүүлэх боломжтой. Иргэд газар өмчилсөн тухай мэдээлэл авахын тулд Харьяа аймаг дүүргийн газрын албанд хандах юм а. Цаашдаа газар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг харгалзан мэдээллийн санг үргэлжлүүлэх чиглэлд анхаарч байгаа юм байна. Мэдээллийн санг ирэх 8 дугаар сарын 1-ээс ашиглаж эхлэх юм а. Монгол Улсын ерөнхийлөгч Цэхэгийн Илбэг Дорж Япон улсад хийсэн ажлын альчлалынхаа үеэр Япон улсын ерөнхий сайд Шинзо Абетай хоёр улсын эдийн засгийн түншлэлийн гэрээг үндсэндээ тохиролцсон гэж хамтарсан мэдээлэл гаргаж өгсөн байгаа. Энэ бол Япон улс 15 дахь улстайгаа эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах гэж байгаа явдлаа. Худалдаа татвар хөрөнгө оруулалт гээд эдийн засгийн бүхэл салбарт харилцан таатай нөхцөл бүрдүүлэх энэ гэрээг эх оны ихээр хоёр улс үзгэлэхэд бэлэн болох юм байна. За хэдийгээр гэрээг эцлээгүй байгаа ч гэсэн Монгол Японы бизнесийн салбарт хамтын ажиллагаа эрчимжиж өрнөж эхэллээ. Монгол улсын гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувийг бие даан гүйцэтгэдэг Худалдаа хөгжлийн банк анх удаа гадаадд төлөөлөгчийн газраа нээж байгаа нэ. Энэ бол хоёр улсын бизнес харилцааг өргөжүүлэхэд суурь болохоос гадна хөрөнгө оруулалт босгох, хөрөнгөний зах зээлд IPO хийхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Япон улс гэдэг бол дэлхийн эдийн засгийн хувьд бол эхний гуравт ордог ийм эдийн засгтай улс. Энд бол Япон улс бол мөнгөн хөрөнгийн их өсвөр сайтай улс. Инфляц нь бол эднийг их жилийн бол их бага хувьтай байдаг. Тэгэхээр энэ чинээс бид нар одоо хөрөнгө мөнгө босгох гэдэг бол өөрөө бага хүүтэй хөрөнгийн их өсвөр татах юм боломжтой
гэж бодож байна. Бид нар ч олон жил энэ гадаад зах зээлд өөрсдийн банкуд маань төлөвлөлгүй явлаа шүү дээ. За ялангуяа дэлхийн ийм том санхүүгийн зах зээл буюу Японы зах зээл дээр Японы одоо энэ санхүүгийн агентлаг зөвшөөрлөө өгөөд үзээ шалгаад манай банкуудыг бид нар ч гэсэн энэ банкууд ч бас үзэж шалгаж зөвшөөрлөө өгдөг шүү дээ. Яг тэрнтэй ижилгээ эдгээр маань тэгж зөвшөөрлөө өгж байгаа нь бол өөрөө ер нь манай санхүүгийн зах зээлийн төлөөлөгчд маань, оролцогчд маань гадаад зах зээл дээр өөрсдийн төлөөлөгчийн газруудаа нэг юм боломжтой болжээ гэдэг нэг таруулж байгаа. Хоёрдугаар энэ маань өөрөө Японы хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдэд Монголын зах зээлийн талаарх мэдээллийг хүргэхэд бол хамгийн тохиромжтой байгууллагууд нь санхүүгийн байгууллагууд нь байдаг. Тэгэхээр энэ санхүүгийн байгууллагууд маань энд хөлөө тавиад ажиллаа эрхлүүлж гин гэдэг бол энэ том алхам. Мөн түнчлэн үндэсний хөрөнгө оруулалтын банк Токио хотноо төлөөлөгчийн газраа нээлээ. Тус банк Японы банк санхүүгийн болон хуулийн компанитай хамтран явуулдаг үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор энэхүү салбараа нээж байгаа гэж байна. Төлөөлөгчийн газар нээснээр Японы банк санхүү болон хөрөнгө оруулалтын орчинд талаарх судалгаа явуулж мэдээлэл цуглуулах боломжтой болно гэж үндэсний хөрөнгө оруулалтын банкных үзэж байна. За харин хаан банк болон төрийн банкуд картын системийн хүрээнд болон бусад салбарт хамтран ажиллах боломжийг Японд болсон бизнес форумын үеэр нээлээ. GCB гэдэг Японы виза карт байдаг. Энэ картыг Монголд уншуулдаг болгоод одоо хэдэн сар болж байна. Тэгэхээр бид дараагийнхаа хэлцээрээ бол энэ картыг Монголын банкуд аль биесээр гаргах юм эрхийг авах гэж байгаа. Тэгээд төрийн банкад дамжуулаад GCB картыг Монголын харилцагчдын хэрэглээ болгох ийм зорилготой ажиллаж байгаа. Хаан банк Монгол Японы бизнесмэнүүдэд ямар үйлчилгээгээр тусалж дэмжиж болох талаараа зах зээлийн туршлаас судалж өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж байна. Мөн түүнчлэн бид Японд төлөөлөгчийн газраа нэг зөвшөөрөл авахар судалж байна. Одоогоор Монголд Японы Sumitomo болон Tokyo Mitsui банкны төлөөлөгчийн газрууд нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ хүн бизнес эдийн засгийн харилцаанд байж болох санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхээр хоёр талын арилжааны банкуд идэвхтэй ажиллаж эхэллээ. За энэ удаагийн Монгол-Японы бизнес форумаар нийтдээ Монгол-Японы 700 гаруй төлөөлөгчид оролцлоо. Энэ форумыг Монгол Улсын ерөнхийлөг захиаг нийлбэгдээрж нээж үг хэлсэн юм а. Монгол-Японы 500 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон бизнес форум Токио хотноо амжилттай болж дуслаа. Японы топ компаниудын холбоо болох Кейдарын хамтран зохион байгуулсан форумд манай 100 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдөө эхлүүлэх гэж байгаа төслүүд болон нээхэр төлөөлж байгаа үйлдвэрүүдтэй өндөр технологи судлахаар очсон юм а. Бүтэн өдрийн турш хөл хөдөлгөөн ихтэй өрнсөн энэ форумыг Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгд орж нээж үг хэлсэн нь Японы олон бизнесмэнүүдийн анхаарлыг татаж байлаа. Тэрээр хэлсэн үгэндээ хамтарч бүхнийг эхлүүлэх гэсэн санаачлагыг дэвшүүлж уриалсан нь энэ форумыг илүү ач холбогдолтой бас өндөр хэмжээнд даваачхад нөлөөлсөн гэж Монголын бизнесмэнүүд нутгаа зорих замдаа бидэнд ярьж байсан юм а. Цаашид бол Монгол орн бол технологийн маш томоохон өрсөлдүүдийг энэ хөгжмөнгүй орнтой бол нэвтрүүлж хамтран ажиллах ёстой л доо. Дэд үтс барилга, зам гүүргээд манайхан бол хосрогдмол юм зөндөө байгаа. Тийм учраас хосрогдмол байгаа юмыг энэ хөгжилтэй орны технологитой, ноу-хаутай, HR-ийн бодлоготой, бүх менежментийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Энд бол хоёр орны одоо ерөнхийлөгчийн ерөнхий сайдынхан төвшөнд бол маш том одоо хамтын ажиллагааны гэрээ хийгдсэн байгаа. Үүнийг дагаад Японы бизнес эрхлэгчид маань манайд одоо хөрөнгө оруулалт хийх, технологи нэвтрүүлэх, за мөн бидэнтэйгээ одоо хамтарч ажиллах бүхий л чиглэлээр их эрчимтэй, хурдтай ажиллахаа бол бас илэрхийлцгээсэн. Тэгэхээр үр дүн бол удахгүй харагдаж эхэлнэ хаа л гэж бодож байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Японы гадаад худалдааг дэмжих JETRO байгууллагатай хамтран ажилладаг түншийн харилцаатай. За энэ удаагийн бизнес форумын үеэрч орчин үеийн үйлдвэрлэлийн байгаль дээлтэй ногоон технологийн дэвшлийг JETRO-гийнхан Монголын бизнесмэнүүдэд танилцуулсан гэж байна. Зөвхөн одоо нарны эрчим хүчийг өөр дээрээ төвлөрүүлдэг ийм турба шиг одоо тийм пластмассан идлүүд байж гин. Тэгээд нар байхгүй үед нь болохоор гүний дулааныг татдаг гэх мэтчлэн энэ технологи бол харьцангуй бас үнэн гайгүй тодорхой хэмжээний 1000 гаруй квадрат метр талбайтай хүлэмжийг маш сайн одоо дулаанаар хангах ийм боломжийн технологиг бас зарим нэгэн компаниуд судлаад цаашдаа одоо яг энэ эрдэм шинжилгээнийх нь ажлын туршилтын үе шат дуусны дараа эргээд холбогдохоор ийм тодорхой зүйлүүдийг бас ярилцсан байна.
Бизнес форумаар харилцсан бие биедээ танилцуулсан төсөл санаа оноогоо эх 8 дугаар сард Жетрогийн төлөөлөл Монголд айлчлан ажил хэрэг болох хэлцээ тохироогоо хийн гэж мэдээллээ. Бизнес форумд оролцсон 100 гаруй компаниуд хэр зэрэг үр дүнтэй ажиллаж чадсныг судлах судалгааг ажил олгогч эзэдийн холбооноос явуулсан байна. Энэ бизнес форум ямар амжилттай болов гэдэг ингээд судалгаа гаргаад ингээд гишүүдээс оролцсон гишүүдээс ингээд аваа явж байна. Эндээс ингээд үзэхэд бол хамгийн доотлын ажил олгогч бол 6 хүнтэй уулзлаа, 10 хүнтэй, 12 хүнтэй уулзлаа. Бизнесийн хамтын ажиллагааны түншлэлийг одоо холбоо тогтоолоо. Ерөн төсөл хөтөлбөрөөр гардуулж өглөө эргээд судлаа гэж байна. Одоо эргэж Улаанбаатарт очие гэж байна гэсэн ийм үр дүнтэй аятайхан ийм аялал боллоо гэж бид үзэж байна. Япончуудын монголчуудад хандах хандлага бусад орныхонтой харьцуулахад илүү сайн байдаг тухай Японд суугаа Монголын элчин сайд яамныхан за түүнчлэн Японд ажиллаж амьдарч сурч боловсрч байгаа иргэд ярьж байлаа. Ийм найрсаг харилцаа итгэлийг дааж ажиллахын тулд одоо ганцхан хэлсэндээ хүрдэг, амлснаа биелүүлдэг зарчимч байдал л бидний харилцаа ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж чадна гэж их сурвалжууд тэмдэглэж байсан юм а. Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Монгол Хятадын соёл боловсролын сан, Монгол Хятадын нийгмийн хөгжлийн санг байгуулсан байна. Энэ хоёр сан хоёр орны соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн амьдралын боломжгүй иргэдэд тусламж үзүүлэх зорилготой гэж Хятадын талаас онцлсан юм а. Монгол Хятадын байгууллагуудын хамтын оролцоотойгоор соёлын хувийг хамгаалах хоёр санг өнгөрсөн 5 сард нийсэн байгаа. Харин өнөөдөр сангуудад Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хандив өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан байгаа. Энэ арга хэмжээнд бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Ван Шолун тэргүүтэй албаны төлөөллөд оролцсон ба. Хоёр улсын иргэдийн итгэлцэлийг нэмэгдүүлэхэд одоо сангийн үүрэг оролцоо чухлаа гэдгийг энд ирсэн хүмүүс хэлж байсан. Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар сангуудаараа дамжуулаад нийтдээ $40,000 тусламж тэтгэлгийг соёлын спорт боловсролын салбарт зарцуулсан байна. Орим төрийн үзэгчдэд цагийн үрдийн өнөөдрийн сэдвээр бид Голомт банк үндсэн бүртгэлийн нэгэн цоошин системийг нэвтрүүлсэн тулаар энэ сэдвийг хүндэх юм. Тэгэхээр Голомт банкны тэргуун дэд захирал мөнхтрийг бид студид урьсан байгаа. Тэгэхээр яг энэ систем маань 500,000 хэрэглэгчтэй танаа банкны үйл ажиллагааг илүү түргэн шуурхай болгоход ямар давуу тал үзүүлэх вэ? За үзэгчтэй орой минь төргий. За бид нэр үндсэн бүртгэлийн системийг солих энэ хөө төслийг бол 2 жил гарангийн хугацаанд бол хийгээд сая наадмын өдрөөр амжилттай нэвтрүүллээ. Тэгээд системээ солих болсон гол шалтгаан бол илүү одоо харилцагчдынхаа үйлчлэгээр мэдээж илүү түргэн шуурхай. Тэгээд орчин үеийн одоо чанар стандартад нийцсэн байдлаар хүргэхийг мэдээ зорилго болгож байгаа. За хуучин бидний хэрэгжилж ирсэн грэп систем маань бол маш сайн систем байгаа. Гэхдээ одоо Монгол улс маань өөрөө дэлхийн нийтийн одоо жишгт нийцэхээр улам бүр одоо хурдцтай хөгжиж байгаа харилцагчдын ярилт хэрэгцээ ч гэсэн тэргээд дагаад өснө нэмэгдэж байгаа учраас тэрэнд нийцхийн тулд бид нар одоо системийг шинжлэх шийдвэрийг 2 жилийн өмнө гаргасан. За тухайлбал яг өмнө нь ямар байж байгаад одоо ямар давуу талтай илүү хурдан шуурхай болох вэ? За ер нь бол цаашдаа бол бид нэр илүү одоо сая шинжилгээр бол үндсэндээ бид нэр цаашдаа хийгдэх давуу талуудынхаа одоо суурийг бий болгочихж байгаа. Тэгээд дагалдаад бол маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд гарах ёстой. Тэгээд хамгийн гол давуу тал бол харьцагч бол бүхий л банкны үйлчилгээг заавал банкн дээр ирэлгүйгээр захим сууг, интернет банк, смарт банк ашиглаад бүх одоо үйлчилгээг авчих ийм болцоог бол цаашдаа бий болох юм байна. Дэлхийн хаанаас ч гэж ойлгож болох уу? Болно тий. Тэгээд дээрэс нь ер нь одоо бид нар яг ийм интернетээ үйлчилгээг хэрэгжилж байгаа л да. Ер нь альч банкнд хэрэглэж байгаа. Тэгэхээр илүү хурдан байх юм уу? Илүү найдвартай байх юм уу? Аль талаасаа яг энэ Finacle гэдэг системийг онцлоод байгаа нь ямар учиртай юм бол? Ер нь бол ийм учиртай. Одоо хуучин бол манай интернет банк бас сайн. Гэхдээ одоо харилцагчдын банкны хамгийн энгийн үйлчилгээнүүдийг л үзүүлж ирж байсан. Зөвхөн одоо төлбөр тооцоогоо хийх, дансныхаа үлдэгдлийг шалгах төдий байсан. Цаашдаа бол одоо шинэ бүтээгдэхүүн захиалж авах тэр болцоог бол бид нар олгоно. Тэрнээс гадна сүүлийн үед бол одоо хөрөнгийн зах зээл, хөрөнгийн одоо хувьцаанд мөнгө оруулах гэх мэт одоо үйлчилгээ бол илүү одоо харилцагчдын сонирхлыг татаж эхэлж байгаа. Тэгээд тэрийг бол бас дахин энэ
захим суугаараа авах гэм болцоог бид нар олгох юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө хөрөнгөний зах зээлийг ярихаар ойлгогдчихно л да. Кастодиан банкны үйлчлэгийг л журам нь батлаад нэлээд хүмүүст ойлгохдохгүй байгаа. Тэр үйлчлэгээ орж ирж байна гэсэн үг. Яг үнэн. Кастодиан банк байна. Тэгээд бас харилцагчид маань хэрвээ одоо хөрөнгөний зах зээл өгжөөд хувьцаагаа гадны харилцагчид бол одоо хувьцаагаа шууд онлайнаар л аваад зараал удирдах явчихж байгаа шүү дээ. Тэгээд тэр болцоог бас яванд бол олох юм. Зөв. Саяхныг хүртэл тоолвол Монголын хөрөнгөний зах зээлд үйл ажиллагаанд оролцох бол заавал биеэрээ ирж бараг л ер нь банкны үйлчлэгэнд нүрээрээ үнэмлэхээ үзүүлж оролцдог гэсэн. Одоо энэ тогтолцоог л иж бүрнээр нь шинжилж байгаа гэж ойлгож болох юм байна тийм үү? Яг хөрөнгөний зах зээл гэхээсээ илүү яг хамгийн ойрын ирээдүйд харагдж байгаа зүйл бол жишээ нь одоо карт ихэд заавал банкн дээр ирж байгаа. Тийм шаардлагагүй болно. Картаа сунгуулах захиалга эдгээр бол захим суугаараа дамжуулаад банкнд хүсэлтээ тавиад тэгээ банк нь эргээд одоо харилцагчид таны карт бэлэн боллоо гэж авах жишээ нэ. Хуучин бол харилцагч 2 явдаг байлаа шүү дээ. Тэр бол одоо байхгүй болно гэсэн үг. Дээрэс нь дансаа удирдах болцоо бол илүү хялбархан болох хэвээр. Зээлийн төлбөр тооцоогоо хийх одоо үйлчлэгээ бол илүү хялбар ойлгомжтой болох хэвээр гэдэг. Маш олон давуу талууд бол цаашдаа гарах юм байна. Нөгөө талаас ямар ч шинэ үйлчлэгийг эхлээд хэрэглээд үзэхэд бас хэрэглэгчид нэг дасахгүй, зохицохгүй, зарим нэг дутагдaltaч юм уу, жижиг асуудлууд гардаг штеп. Энэ дээр яг наадмаас хойш өнөөдрийн хүртэл хэрэглэгчдэд хандаад ингэх ёстой шүү гэж хэлэх ёстой зүйл байна уу? Тэ нэрээ яг банкны үйлчлэгээ өөрөө яг өдөр тутмын үйлчлэгээ болсон гэхээр харагдлаа сая. Тэгээд угаасаа тэр утгаараа ч гэсэн банк өөрөө аливаа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа хэвээр. Тэгээд шинэ системд нэвтэрсний дараагаар бол бас тодорхой хүндрэлүүд бол гарсан. Тэгээд хүндрэлүүдийг бол одоо засахаар манай одоо баг голомт банкны хамт олон бол бас маш их шаргуу ажиллаж байна. За одоогор бол үндсэндээ банк бол хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд захим сууг одоо захим банк, интернет банк бол үнэхээр манай харилцагчдын өдөр тутмын хэрэгцээ болцсон байна. Тэгээд маш их одоо саналуудыг манай харилцагч нараас бол ирүүлж байгаа. Тэгээд тэрний дагуу бид нар одоо өдөр тутам өөрийнхөө системийг сайжруулад ингээд явж байна. Тэгээд яг нэгэнт шинэ систем учраас бол харилцагчд маань нөгөө дасаж ойлгох гэдэг тодорхой хугацаа одоо орж байна л да мэдээж. Гэхдээ бол үнэхээр өдрөөс өдөрт бол үйл ажиллагаа сайжраад ингээд явж байна. Таны бас нэгэнт ярилцлаганд урсных зарим мэдээллийг авъя гэж бодлоо. Юу гэхээр сүүлийн үед 8% зээл зогсчлоо. Ялангуяа хамгийн олон эрэлгчдийн хувьд голомт банкыг бас нэр дэвшиж хүмүүс хилээд байгаа л да. Энэ зээл хэвээр үргэлжилж гэнэ үү эсвэл бас төр зогсооцсон ч юм уу хэмжээг нь багасгацсан тал байна уу? Хэмжээ багассан зогссон зүйл бол байхгүй. Зээл бол олгогдоод явж байгаа. Гэтэ гол зүйл бол одоо бид нар эргээд одоо нэгэнт олгогдсон зээлээ эргэж бид нар хөрөнгөний зах зээл дээр гаргаж мөнгөжүүлэх ёстой. Тэгэхээр тэр үе шаттай дээр бол нэлээд хүч тавьж ажиллаж байгаа. За нөгөө талаас саяхан бас яг мэдээ уншиж хахад голомт банкны зээлжих зэрэглэл B1 гэсэн статустай байсан харагдсан. Энэ маань юуг илэрхийлж байна? Өмнө нь ямар байж байгаад одоо ямар болов? Ерөнхийдөө бол Монгол улсын эдийн засгийн нөхцөл тийм сайн байгаа. Гэхдээ энэ дотроос голомт банкны үзүүлэлттэй ч юу харагдсан? Яг та энэ дээр тайлбар хийх үү? Яг манай харилцагчид мэдж байгаадаа голомт банкны талаараа нэлээд цуу яриа гарсан. Тэгээд эндээс улбаалаад бол олон улсын рейтингийн байгууллагууд төр одоо манай рейтингийг төтгөлзүүлсэн байсан. Тэгээд энэхүү одоо рейтингээ бол саяхан одоо эргэж сэргээж олгосон байгаа. Тэгээд энэ рейтингийг авснаар бол илүү одоо нэг олон улсын банк санхүүгийн байгууллагатай бид нэр харилцаагаа олон өргөжүүлэх энэ болцоог бид нарт олгож байгаа. Түүнээс шүүл банкны үйл ажиллагаа гинтгэн муудаал гинтгэн сайжирсан зүйл бол ерөөсөө байхгүй. Яг өмнөх хамгийн сүүлийн үеийн рейтингтэй харьцуулахад ямар байна гэдгийг л асууад. Үндсэндээ яг ижил төрлийн Монгол улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа банкудаа яг ижил түвшинд байна. Нөгөө талаас бас Монгол банкнаас тухайлбал өөрөө банк гадны зах зээлээс бонд босгох энэ нөхцөлд нэг хөнгөлт үзүүлэх тухай асуудлууд яригдсан. Худалдаа хөгжлийн банк бас бонд гаргах асуудал нэлээд анхаарал татаадсан. Танах энэ тал дээр ямар байна? Яг бид нар олон улсын зах зээлийн нөхцөл байдал олон улсын зах зээл дээрх Монгол улсын нэр хүнд тэгээ бонд гарах боломж олцоог бол байнга сөргөөр бол харж байна. Тэгээд яг боломж гарсан үед нь бол мэдээж бид нар бонд гаргах үйл ажиллагаа илүү их төвчүүлэх болно.
За баярлалаа. Тэгэхээр Голомт банкны наадмын үеэр нэвтрүүлсэн шинэ тогтолцоо системийн талаар болон Голомт банкт өрсөн бусад асуудлуудаар бид ярилцлаа. Голомт банкны тэргүүн дэд захирал мөнхтөр цагийн үрдийн өнөөдрийн зочин байлаа. Манай улс эрсдэлтэй Голомт бүхий бүс нутагт байдаг 4.3 сая малыг жил болгон боомын вакцинд хамруулдаг байгаа. Харин одоо энэ тал дээр малчтын хариуцлагыг нэмэгдүүлэх нь шаардлагатай байна гэж Мал эмнэлэг үржлийн газраас мэдээлж байгаа. Учир нь малын халдварт өвчний үед малчид шаардлагатай арга хэмжээг авахгүй байгаа тохиолдлуудаас нилээдгүй гарсаар байдаг байна. Одоогийн байдлаар малаас хүнд халдсан боомын 3 тохиолдол илэрсэн байна. Булган аймгийн Хишиг өндөр сумын Нарангийн голын малчин аймгийн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа юм а. Мөн нийслэлийн хаан улд дүүргийн 13 дугаар хороо хүйтний амд нүүж ирсэн 2 малчин боомоор өвдөж халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байна. Ер нь бол бид энэ булганы Хишиг өндөр суманд гарсан боом дээр бол хариуцлага тооцох ажил хийж байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн малчин тухайн үед 6 сарын 23-наас эхэлж мал өгсөн бахад мэдээллийг бас хожуу өгсөн. Өөрөөр хэлбэл малчид маань энэ дас их хариуцлагатай хандмаар байна. Өөрийнх нь эрүүл мэндээс хасна өрөөл бусдын эрүүл мэнд гэдгийг бас ихсэн ойлгох ёстой. Тэгэхээр Булган аймгийн Хишиг өндөр суманд малчинд хариуцлага тооцоо. За тэр онцгой комиссараас нь асуудал яригдчихэж байгаа. Энэ хүмүүсийн мэдлэгийг бид нар шалгадаг байхгүй асуумж өгөөд та боом өвчний талаар хэр зэрэг мэдлэгтэй байна. Ямар хаанаас халдвар авдаг, шинж тэмдэг юу гардаг гэхэд бол 70-80% та одоо ер нь хангалттай мэдлэгтэйгээр хариулсан байдаг. Гисэн мөртрөө одоо тэр амьдралын ахуй нөхцөл одоо эдийн засгийн шалтгаан нөхцөл байдаг юм уу? Одоо мөнгө төгрөгтэйгээ холбоотой, ядуу амьдралтай холбоотой байдаг юм уу? Ямар ч хэл байсан төхөржил тэр арсын наваач зардаг, маха зардаг эсвэл өөрсдөө аваад хэрэгэлдэг. Ийм л тохиолдол бол тасралтгүй л үргэлжилж байгаа. Боом бол тархалтыг нь бүрэн зогсоож болдог өвчин хамгийн гол нь халдварын голомтыг бүрэн ариутгах ёстой. Гэтэл малчид халдвартай малтай харьцаж өөрийгөө төдийгүй бүс нутгийг эрсдэлд оруулж байгааг эмчиллээ. Малаас хүнд халддаг өвчний талаар иргэдийн мэдлэгийг дээшлэх хэрэгтэй байна. Өгсөн мал амтныхаа малыг өвчөөд арьсэр өснөөсийн бол хот руу оруулчих юм бол хамгийн том аюул занал хийлэл ороод ирчих гэсэн үг л дээ. Тэгэхээр иргэд минь анхаараасэй. Аль болохоор шалтгаан тодорхойгүй мал амтнд чинь өгөх юм бол битгий ойртож. Тэ жоохон ашигын төлөө тэр мал амтныг л та оролдоод асуудал гарах юм бол энэ бүхэл бүтэн тэ манай улс оронд бас аюулыг дэгдэх боломжтой учраас битгий өрөөрэ мал эмнэлгээ дууд, хүн эмнэлгээ дууд очир шалтгаан бүгдийн бол халдваргүй төл бүх юм хийсний дараа л энэ асуудал бол бүрэн зогсох боломжтой. Одоогийн байдлаар боом гарсан 4 голомтыг бүрэн хяналтандаа авч хариуцгал халдваргүйчлэг хийсэн гэж Мал эмнэлэг үржлийн газраас мэдээлж байна. Энэ 7 сард Завхан аймгийн Дөрвөлжин, Говьалтай аймгийн Хөхмөрт, Булган аймгийн Хишиг өндөр, нийслэлийн хаан улд дүүргийн 13 дугаар хоронд боом гарсан. За голомтоос 80 мал өвч, 15 мал өвчсөн юм а. Өвчсөн малд устгал ариутгал хийсэн голомтонд байгаа 12,000 гаруй малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байна. Яралтай түргэн тусламжийн төвд өдөрт дунджаар 600-аас 800 дуудлага ирдэг. Үүний 10 орчим хувь нь осол гэмтлийн дуудлага байдаг байна. За өмнөх жилүүдэд дуудлагын ачааллаар 5 дугаарт ордог байсан гэмтийн осол аваар харин энэ жил 3 дугаарт эрэмтэглэлт болсон байна. Ослын тоон үзүүлэлт нь эрс өсөж байгаа нь улирлын онцлогоос бас нэлээдгүй шалтгаалж байгаа хэдий ч аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнсэн байна. Яралтай түргэн тусламжийн үйлчлэгийг нийслэлийн бүх иргэдэд үзүүлдэг тус төвд өдөрт осол аваартай холбоотой 80 орчим дуудлага ирдэг. Ялангуяа зам тээврийн осол барилгын аюулгүй ажиллагааг хангаагүйгээс үүдэлтэй ослын тоо ихссэн гэдгийг хэлж байна. Зам тээврийн осол, барилгын осол өнгөрсөн үеийнхээс 20 орчим ор нэмэгдсэн байна. Одоо энэ болохоор өнгөрсөн 6 сараас одоо өнөөдөр 7 сарын 25-ны хоорондох судалгаагаар энэ ер нь ялангуяа барилгын осол, зам тээврийн осол нийлээ 20 гаруй ор нэмэгдчихэд байна. Барилгын ослын тоо энэ оны эхний хагасжилд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдээлж байгаа ч сүүлийн 7 хоногт 5 хүний эрдэнэт ам эрсдээд байна. Хамгийн сүүлдэхэд хаан улд дүүргийн 15 дугаар хороонд хувь хүний захиалгаар баригдаж байсан цэцэрлэгийн барилга дээр дээвэр янзалж байсан 2 хүн унаж нас оржээ. Хаан улд дүүргийн 15 дугаар хороонд баригдаж байгаа Orange Town төв хорооллын урд цэцэрлэгийн зориулалтад баригдаж байгаа барилгын 5 давхар дээр ажиллаж байсан 2 хүн унаж нас орсон эргэлж шалгаж байна. Уг улсууд нь бол Улаанбаатар хотын хаан улд дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн Г мөн Төв аймгийн Сүмбэр сумын харьяат 24 настай иргэн Б-нэр бол 5
таван давхар барилга дээр барилгын ажил хийж байгаа дунаж амнаас алдсан юм хэрэг байгаа. Энэ дээр нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны журамж ирсэн гэсэн үндслээр бол хаавал дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцээр эрэг үсээ шалгалтын ажиллагаа хийгдэж байна л да. Зөвхөн нийслэлд оны ихний хагасчлын байдлаар барилгын 8 осол гарч 5 хүн эндсэн байна. Харин хамгийн сүүлд хаавал дүүрэгт гарсан ослын талаар мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын ахлах байцаагч огт мэдээлэлгүй байна. Сүүлд гарсан хаавал дүүрэгт бас 2 иргэний амь өргөцсөн байна л да. Одоо барилга дээрээс үү. Энэ талаар юу хэр мэдээлэл байна? Энэ бол нийслэлээр явж байгаа юм бол бид нар дээр бол яг тодорхой ирсэн мэдээлэл бол одоо таалав байна. Тэгэхээр одоо нийслэлийн мэргэжлийн хэлттэй байж байгаа л гэж. Улсын хэмжээнд барилгын ослын тоо гарах давтамж ихсэж байгаа бол зам тээврийн осолч өнгөрсөн оны мөнхтэй харьцуулахад өндөр байгаа гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчнэр хэллээ. Тодорхойлбол баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоос болж гэмтэж бэртэн яаралтай тусламж авах хүмүүсийн тоо эрс ихссэн байна. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг доржид манай улсад ажлын айлчлал хийсэн Канада улсын гадаад хэргийн сайд Джон Бэйрд бараалглаа. Энэ үеэр олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Манай хоёр орны хооронд төрийн албаны шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээрийг эхлүүлсэнийг энэ үеэр тэмдэглэлээ. Орон сууц чинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их найд төгрөгийн ипотекийн зээл хүссэн өргөдөл ирсэн байна. Үүнээс 21383 иргэнд 1 тэрбум 200 сая төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэжээ. Мөн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853 тэрбум төгрөгийн зээлийг 8% хүүтэй зээл рүү шилжүүлэх хүсэлтийг банкуд хүлээн аваад байна. Онцгой байдлын газрын аврах анги Баянзүрх хан уул дүүргийн цагдаагийн хэлтстэй хамтраад завьт эргүүл сэрэмжлүүлэх нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сараас эхлэн гүйцэтгэж байна. Энэ хугацаанд усанд хоригдсон 25 хүн 10 гаруй тээврийн хэрэгсэлд тусламж үйлчилгээг үзүүллээ. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчөн хахуул авсан хэрэгт шүүгдэгчээр татагдаж байгаа дондог нарын хэргийг өнөөдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч шүүх хурлыг эх сарын 14-ний хүртэл хойшлууллаа. Улсын хурлын гишүүн асан дондог нар бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг мэхэлж 5 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Цагаар мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тариа тарихыг тархинд оруулж газар тариалангийн салбартаа 40-од жил амьдралаа холбосон хүн бол Сэлэнг аймгийн Нонгон сумын тариаланч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Шарвын Мардангой. Түүний газар тариалангийн салбарын нэвтрхий тойл гэж нэрлэдэг нь энэ хүний хийж бүтээсэн зүйл Монгол Улсын газар тариалантай салшгүй холбоотой болохыг нотолдог юм аа. Сэлэнг аймгийн Номгоны сангийн аж ахуй цагтаа манай улсын газар тариалангийн том сангийн аж ахуй хэлсэн төвхтэй. За хэдийгээр зах зээлийн үед сангийн аж ахуй олон хэсэг болон тарж Номгоны сангийн аж ахуй жижигэрсэн ч гэлээ уламжлалт газар тариаланга төвшин хүн ардаа хүнсээр хангаж байгаа тариаланчдын нэг бол Монгол улсын хөдөлмөрийн баатар Мардаа юм а. За эднийх энэ жил 1300 га тариалалтын ургамал хамгааллын бодисоо цасан өрншаа хийжээ. Сүүлийн жилүүдэд тариа тарих хөрсний үржил шин доройтож байгаа нь тариаланчдын анхаарах асуудал болсныг хашир тариаланч хэлж байна. Тэр нь хамгийн бидний гард дор байгаа зардал их багшаасан ажил бол одоо талбайд бууццах юм байна. За бид чинь энэ манай тариаланчд бол төмс хүнсний хондлоо бууццадаг болохоос үрдэрэнэ талбайд бууццаасан гэдэг ойлголт байдаг байсан. Тэгээ энэ жил би нэг 30-аад газар бууццсан. За ерэн зардал бол их болсон. Тэр хэмжээний одоо үр дүнгээ өгсөн. Одоо та нарт одоо харуулж болно. Уралт нь өөр болоо явчихсан. Шал өөр болсон. Нэг хэсэг газар хажууд нь бууц цацаагүй өргөцсөн байгаа. Юу ч ургадгүй тийм газар байсан баг. Тэгээ энэ жил бол одоо их сайхан бууц цацсан хэсэгтрээ их сайхан ургасан. Тариан талбайд ургамал хамгааллын бодис цацгтаа техникийнхаа хурдыг сааруулж явбал суулгасан тариа тракторын дугуй дарагдахгүй хорон сайн шингэдэг хэмээн тэрээр нутгийн тариаланчтай зөвлөнө. Яагаад ингэж олон салуулаад байгаа юм? Юу нэгдүгээрт хөрснийх нь чийг хангалттай байна. Яг буталтын үед нь бол чийг таарсан байна. Хоёрдугаарт бол энэ хөрсний үржил шим нь одоо их тохиромжтой болж энэ ургалтыг төвчүүлдэг бодис эднийх хэрэгсэлтэй гумаат гээд Орос улбан улсын. За тэр бодисын үр дүн байж магадгүй. Мардаанбаатар 1978 онд хөдөө аж ахуйн их сургуулийг агрономч мэргэжлэр төгсөн ирснээс хойш Номгон тосноосоо холдолгүй энэ жил 36 дахь намрынхаа ургацыг хураан авна.
Гавьяа тагвар номч хөдөлмөрийн баатар Мардан гэхээр хүн болгон андадаггүй. Домог мэтэрэ Монголын газар тариалан төгсөн байдаг. Юу гэхээр Мардангаа л одоо хаашаа хөдөлж ямар техник технологи барьж ийн тэг тэрийг дуурайж хийдгээ гэдэг юм тогтцсон байж идэг. Энэ бол өөрөө Монголын яг энэ сэлэнгийн энэ хүмүүд бүсийн яг энэ дулаан эмзэг хөрстэй бүсэд яг арга байхгүй Мардангаа технологиг мөрдөж ажиллах нь зүйтэй юм а гэдгийг харуулж чадсан ийм хүн байгаа юм. Тариаланчдад газрыг нь 60 жилийн хугацаатай түрээсэлчгөл 2 үеэрээ хийх ажилтаа болно. Зам нөгөө талаар тухайн хүн газраа өөрийн мэт хайрлаж хөрснийхөө үржил шимэгч сайжруулах боломжтой хэмээн хэлж байна. Хавар зүрний их ажлыг нугалсан тариаланч хүний жаргал намар тэнгис мэт олигонт нь шарлах тариагаа хураан твчдүрэн ачуулаад зогсож байх хэмээн Баатар маань хэлэх дуртай. Монголын нийгэм улс төр эдийн засгийн салбарт цоошин сэтгэлгээний манлайллыг бий болгох шинэ үеийн залуучуудыг тодруулах улс төрт шинэ од зорилттой телевизийн хөтөлбөрийг UBS телевиз санаачлан хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл нь өөдрөг тэмүүлэлтийн бүтээлч залуучуудын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй, шудраг өрсөлдөөнийг жишг болгон нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой байна. Төсөлд оролцогчид надад шийдэл байна сэдвээр эхний шатанд эсээ бичиж өрсөлдөх бөгөөд эндээс дараагийн шатанд оролцох залуучуудыг шалгаруулах юм а. Улс их орноо улс төрд яаж авч явах вэ гэдэг ийм эренцтэй залуучуудыг гаргаад ирэх байхгүй. Тэгэхээр чинь эхнээсээ гарсан тэр залуучууд маань батламж авна. Тэгээд тэр одоо эрдээ багтаагүй ч гэсэн батламжаа авчаад орон нутгтаа тэр үйл ажиллагаагаа хэрхэн явуулж өгнө гэдгийг холбоотойгоор ажиллаад байгаа байхгүй. Хамгийн гол нь сум орноо хөгжүүлэх ирээдүйн хөгжлийн талаарх цаасан дээр буулгасан төлөвлөгөөгөө бодит амьдралд хэрэгжих үндэслэлтэй гэдгээ үзэгчид шүүгчдийн өмнө батлах юм байна. Бүтэн жилийн хугацаатай үргэлжлэх телевизийн зохиомж, нэвтрүүлгийн ялагч, дэлхийн шилдэг сургуульд суралцах сургалтын төлбөрийн дэмжлэгийг авна. Одоо та бүхэнд олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас манай орчуулагч редактор Төвшин Жаргалын бэлтгэснээр хүргэе. Франц улс агарын тээврийн Air Algérie компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон Мали улс руу цэрэг илгээхээр болсон байна. Reuters агентлагийн мэдээлж байгаагаар Францын тал дээр одоо тал газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцах зорилгоор ийм шийдвэрийг гаргасан байна. McDonnell Douglas MD 83 онгоц өчигдрөөрөө Буркини Фасогийн хотоос одоо Алжирийн чиглэлд нисгээр хөөрснөөс хойш 50 минутын дараа холбоо тасарсан байсан ч Малигийн одоо нутаг дэвсгэрт унсан болох илрүүлсэн байна. За тус онгоцонд багийн гишүүд зорчигчид нийлсэн 10 тэдгээрээс 51 нь Францын иргэн байсан байна. Онгоцны багийн 6 гишүүн нь Испаничууд байсан бөгөөд тус онгоцыг Испани Swidair компани түрээсэлж байсныг албаныхан мэдээлээд байна. Онгоцыг ирж хайх ажилд Францын энхийг сахиулагчид, Мали, Нигер, Алжир, Буркина Фасо улсын аврагчид оролцсон байна. Бүгд найрамдах Мали улсын засгийн газар зорчигчдын арга гэрийнхэнтэй хамт байгаагаа илэрхийлж байна. Хэдхэн цагийн өмнө онгоцын үлдэгдлийг Буркина Фасогийн Жубо хотоос хойд зүгт 130 км-ийн зайтай Малигийн хилийн ойролцоо хойд бүс нутгаас илрүүлээд байна. Буркина Фасогийнхан нисдэг тэргээр хослын газарт очиж онгоцны үлдэгдлүүд хүмүүсийн зогтсууд байгааг батлаад байна. Онгоц унсан газраас онгоцны үлдэгдэл хэсгүүд хамгийн харамсалтай нь амь насаа алдсан хүмүүсийн зогтсын үлдэгдлүүдийг ч илрүүлээд байна. Харанхуй болсон тул бид нөхцөл байдалд бүрэн дүн шинжилгээ хийж чадаагүй. Гэхдээ аврагчдын баг агаарын хөлөг бүхэлдээ шатаж хитэн хэсэг болж бутарсныг газар дээр нь тодруулснаа баталж байгаа юм а. Онгоц унсан газарт аврагчид ажиллаж байгаа бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Онгоц Буркина Фасогийн нийслэлээс хөөрч холбоо тасрахаас өмнөхөн нисэгчд нь диспетчерүүдтэй холбоо барьж аянга цахилгааныг тойрч өнгөрөхийн тулд чиглэлээ өөрчлөх хүсэлт тавьж исэн байна. Нидерланд улс мөн Малайз иргэний агаарын тээврийн компани Боинг онгоц осолдсон Украиний зүүн бүс нутаг руу 40 цагдаагийн ажилтан илгээхээр болоод байна. Энэ тухайд улс улсын ерөнхий сайд Марк Рюте мэдгдсэн юм. Юуны дөрөв тохирогчдын зохицыг ирж хайхын тулд ослын газарт ажиллаж байгаа хүн хүчээ бид нэмэгдүүлж байна. Мөн бид энэ ажлыг хийхин тулд ослын газарт аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга замуудыг сайтар судалж байна. Онгоцны ослыг шалтгааныг тогтоож хэн энэ хэргийг үйлдсэнийг тодруулахын тулд би засгийн эрхэнд байх хугацаанд чадах бүхнийг хийх болно. Ерөнхий сайдын хуваар хийх сүүлчийн ажил маань энэ байсан ч бид гин буруутныг шүүгдэх болно. Зэнхүү Нидерландын засгийн газар онгоц осолдсон Украиний зүүн нутаг руу 23 шинжээч мөрдөгчийг 40 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн отрядын хамтаар илгээж байгаа юм байна.
Зэвсэггүй цагдаагийнхан онгоц унсан газрыг хамгаалтанд авахын зэрэгцээ амь насаа алдсан хүмүүсийн цогцыг ирж хайхад туслах үүрэг гүйцэтгэх юм байна. Malaysia Airlines агаарын тээврийн компани өнөөдрөөс Амстердамаас Куала Лумпурын чиглэлд HM17 нэртэй сүүлчийн нислэгээ гүйцэтгэлээ. Агаарын тээврийн тус компани энэ чиглэлийн нислэгийн дугаарыг HM19 болгон өөрчлөхөө өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэхдээ тус нислэгийн цагийн хуваар тоо зэрэгт өөрчлөлт хийхгүй юм байна. Тус агаарын тээврийн компани нэг онгоц өнгөрсөн 3 дугаар сард Орос руугүй болж өнөө хүртэл хувь заяа нь хэрэгсэн нь тодорхойгүй байгаагийн дээр Украиний зүүн нутагт дахин нэг онгоц нь осолдсноос болж Малайзийн агаарын тээврийн тус компани хүндхэн байдалд орж мэдгээр байгааг шинжээчид энэ үеэр сануулж байгаа. Гэхдээ Малайзийн иргэд улсынхаа томоохон агаарын тээврийн компанийг дампууруулахгүй байхыг уриалж тус компани онгоцуудаар нисэх хөдөлгөөн өргөнүүлээд байгаа юм байна. Украиний ерөнхий сайд өчигдөр албан тушаалаасаа огцрох хүсэлтэд гаргасан гинтийн үйл явдал боллоо гэж олон улсын ажиглагчид өгнж байгаа. Түүнчлэн засгийн газрын тэргүүн ийм шийдвэр гаргасан тус улсад улс төрийн хямрал үүсэж зүүн нутагт нь унсан Малайзийн онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж болцсошгүй гэсэн болгоомжлолоос үүсэт байна. Украиний томоохон 2 нам эрх баригч эвслийн бүрэлдэхүүнээс гарч байгаагаа мэдгдсэний дараа ерөнхий сайд Арсений Яценюк огцрох шийдвэр гаргаснаа зарласан юм. Улс төрийн 2 намынхан парламентын сонгуулийг нэн даруй зохион байгуулахыг шаардж байгаа юм байна. За мөн ерөнхий сайдын энэ шийдвэрт дээд радаас засгийн газрын санал санаачлагыг дэмжихгүй байгаа нь нөлөөснийг ч тэрээр тайлбарласан байна. Украиний ерөнхийлөгч Петр Порошенко Арсений Яценюк төргүүтээ сайд нарын танхим үйл ажиллагаагаа цаашид өргөжлүүлэх ёстой хэмээн мэдэгдэж дээд радад хандаж засгийн газарт итгэл хүлээлгэх хэсэг асуудлаар санал хураалт явуулахыг санал болгоод байна. Үүний зэрэгцээ сарын дотор парламентод засгийн газрыг эмхлэн байгуулах олонхын шинэ эвсэлтэй болохгүй бол ерөнхийлөгч дээд радыг татан буулгаж парламентын ээлжид бус сонгуульд товлох хэрэгтэй болох юм а. Европын холбоо 20 арга хэмжээнд хамрагдах хувь хүн байгууллагын нэрсийн чагсаалтанда Оросын албаны улс төжиг Украиний 15 иргэн 18 байгууллага компани нэрийг нэмж оруулахар болсон байна. Энэ шийдвэрээ удахгүй зарлахаар төлөвлөж байгааг Франс пресс агентлаг дамжуулж байна. За ажиглагчид 20 арга хэмжээ авагдах байгууллага компаниудын дунд Оросын Сбербанк, ВТБ, Внешэкономбанк, замун хөдөө аж ахуйн банкуудыг оруулсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Үүний зэрэгцээ өмнөд урсгал хийнх болон төсөл хэрэгжүүлж байгаа Газпром, Новатэкийг багтаасан гэдэг таамагч байна. Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын өчигдрийн уулзалтын үеэр тус холбоог тэргүүлж байгаа Итали улс Оросын албаны улсын эсрэг нэмэлт 20 арга хэмжээ авахыг санал болгосон байна. За Литв улсын араас Латвич Оросын иргэдийн эсрэг үндэсний хэмжээнд 20 арга хэмжээ авах боломжийг судлах болно гэдгээ илэрхийлсэн байна. Оросын албаны улсын хувьд Америкийн нэгдсэн улс болон Европын бусад орнуудын тус улсын эсрэг авч байгаа 20 арга хэмжээнүүд нь дэлхийн худалдааны байгууллагын гол баримт бичгийн заалтыг зөрчиж байна хэмээн мэдэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор олон улсын валютын сан Оросын эсрэг авч буй 20 арга хэмжээнүүд нь бүс нутгийн түвшинд эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Израилийн цэргийнхний тусгай ажиллагааны үеэр Газын зургаас өчигдөрлөхэд Палестины 119 иргэн амиа алдаж олон зуун хүн гэмтэж шархагдсан байна. Өнгөрсөн 17-ны өдрөөс эхэлсэн Газын зургаас дахь Израилийн агаарын хүчин болоод хуурай замын цэргийн ажиллагаанаас болоод амиа алдсан хүний тоо 800 даваад байгаа гэж Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэн байна. Өнгөрсөн шөнө Израилийн нисэх хүчнийхэн Газын зургаас агаарын хүчтэй цохилтуудыг хийсэн байна. Хамгийн ноцтой нь Газын зургаас дахь Бейт Ханун хотод нэгдсэн үндэсний байгууллагын сургууль агаарын цохилтонд өртөж 17 хүн түүний дотор олон улсын байгууллагын ажилтнууд амиа алдаж 200 гаруй хүн гэмтэж бэрцсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ойрхот орон дох агентлагийн төлөөлөгч Крис Гүнис энэ сургуульд энгийн иргэд толгой хорогдож байсан төдийгүй сөргөлдөгч талууд тэр дундаа Израильд энэ сургуулийн байршлын талаарх мэдээллийг хүлээлгэж өгч байсныг мэдэгдсэн юм. За харин Израилийн армийнхан энэ дүүрэгт Хамасын зэвсэгт дайчдын ширүүхэн эсэргүүцлийн талбар байсныг мэдэгдэж тус бүлэглэлийн дайчид энгийн иргэдийг амьд бамбай болгодгийг онцолсон байна. Харамсалтай нь израильчүүдийн тусгай ажиллагааны уршгаар амиа алдсан хүмүүсийн 180 гаруй нь хүүхэд эмэгтэйчүүд байгааг палестинчууд баталж байна. Иракийн парламент дахь санал хураалтаар Курдистаны эх оронч холбоо намыг үндэслэгчдийн нэг Фауд Маусумыг тус улсын ерөнхийлөгчөөр сонгоод байна. Америкийн нэгдсэн улс тэргүүтэй холбоотны хүчнийхний Иракийг чөлөөлөх тусгай ажиллагаанаас хойш тус улсад тогтоод байгаа системийн дагуу ерөнхийлөгчийг курдүүдээс сонгож, ерөнхий сайдыг шиитүүдээс, харин парламентын тэргүүнийг сүннитүүдээс сонгодог болоод байгаа юм а. Ийхүү одоогоор ерөнхийлөгч болоод парламентын дарга нарыг сонгоод байгаа бол сайд нарын танхимын тэргүүнийг эх 7 хоногт сонгохоор төлөвлөж байна. За Иракийн шинэ удирдагчдын хувьд Ирак, Левантын лалын ус бүлэглэлийн дайчдын эсрэг тэмцлээ өргөжлүүлж, байнга террорист халдлага гардаг улс орондоо их хамгаалалт тогтоох шаардлага тулгарч байгаа юм а.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро дипломатч Уго Карвахаль 10 бед баривцаалагцныг батлаад засгийн газар түүнийг суллахын тулд боломжтой бүхнийг хийх болно хэмээн амласан байна. Тэрээр сүлийн мужид хийсэн мэдээлэлдээ хууль бус бүхний эсрэг тэмцэлд хүч хөрөнгө хайрлахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Венесуэлийн гадаад хэргийн яам Нидерландад хандаж 1961 оны Венийн конвенцийг зөрчлөө хэмээн буруутгаж Карвахалийг суллахыг шаардаад байна. За Аруба нь Нидерландын Вантусын бүрэлдэхүүнд багтдаг автономид эрхтэй бүс нутаг юм. Арубагаас ирж байгаа мэдээлэлээр бол хар тамхины 8 Колумбийн босгогчдод дэмжлэг үзүүлсэн хэрэгээр 2008 оноос буруутгаж байгаа Америкийн нэгдсэн улсын хүсэлтээр Карвахалийг баривчлаад байгаа юм байна. Уго Карвахаль нь 1992 оны 2 дугаар сард тус улсын удирдагч агсан Уго Чавесийн хамтаар төрийн эргэлт хийхийг оролдож байсан юм. За харин Чавесийг төрийн эрхэнд гарсны дараа дивизийн генерал цол хүртэж цэргийн тагнуулын албаны тэргүүнээр томилогдож байсан юм байна. Харин энэ оны 1-р сараас тэрээр Аруба хот дахь Венесуэлийн консулаар томилогдсон ажиллаж байсан юм байна. Тайваны мөрдөгчид Trans-Asia Airways агаарын тээврийн компани онгоц осолдсон газарт ажиллаж үйлдвэрлэлүүдийг нь болон хар хайрцагуудыг нь сайтар судалж байна. Өнгөрсөн 5 гарагт багийн гишүүд болоод зорчигчид нийлсэн 58 хүнтэй явсан ATR 72 онгоц ослын булт хийх үедээ өндөрөө алдаж унсан нь юуны түрүүнд цагаагаар тавгүй байдалтай холбоотой гэдэг таамгийг шалгаж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар онгоцны хар хайрцагуудыг тайлуулж уншуулахаар Тайваны арал руу илгээгээд байгаа юм байна. За энэ хооронд онгоц унсан газарт тусгай албаны мэргэжилтнүүд ослын шалтгааныг тодруулахад шаардлагатай үлдэгдлүүдийг нэг бүрчлэн төөж цуглуулж байгаа юм байна. Өнгөрсөн 4-р сард осолдож живсэн Сеул хөлгийн эзэмшигч компани тэргүүний цогцсыг өнгөрсөн 12-ны өдөр Шунчхон хотын цэцэрлэгт хүрээлэнгээс илрүүлсэн юм а. Түүний цогцос удаж муудснаас генетикийн шинжилгээ хийсэн байна. За шүүх эмнэлгийнхэн тэр бомтон согтууруулах ундаа хар тамхи өөр химийн хорт бодисуудаас олж амь насаа алдсныг үгүйсгэсэн байна. За мөн цогцонд нь хордсон эсвэл шархадж гэмтсэн уул мөр байгаа эсхийг тодруулах боломж байхгүй байгаа тул түүний өвхлийн шалтгааныг тодруулж чадаагүй байна. Сеул хөлгийн ослын дараагаас бусдын хөрөнгийг хууль бусаар өөрийн болгосон татвар төлөхөөс зайлсхийж зүгтсэн зэрэг гэмт хэрэгүүдэд тэр бомтныг буруутгаж орон даяар төдийгүй олон улсаар эрен сурвалжилж байсан юм а. Бид таахан үйл явдлын мэдээлэлс танилцууллаа. Одоо үзэгч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агарын урдчилсан мэдээг хүргэе. Тагын цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарал тандас үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн маргаашийнхаа амралтыг ая тухтай сайхан өргүүлээрэй. Баярлалаа.